Бүх зүйл бүтээн байгуулалтаар хэмжигдэж байгаа энэ цагт бүтээн байгуулалтыг боддоор хэмжих, өрнөлөө тооцох, бүтээгчдийг дэмжих нь иргэний нийгмийн байгууллагуудын хувьд зайлшгүй хийх ёстой ажил юм. Монголчууд 2019 онд юу бүтээсэн бэ? За 19 онд бид нар яасан бэ гэхээр UB Camp-ийн 3.0 хувилбар буюу одоо 3 дахь хувилбарыг гаргасан байна. За 3 дахь хувилбарт маань юу ямар асуудал шийдэгдсэн бэ гэхээр өнөөдөр таксиметрийг бол бид нар дотооддоо үйлдвэрлэсэн байна. Монгол улсад ашиглах, суйрлуулах, худалдах гэх мэтлэн байна. Хамгийн гол юм нь юу гэхээр энд электроникийн инженерүүд Монгол анхудаа энэ тоолуурыг дотооддоо бүх схемийн зохиогоод, ухсраад, програмыг өөрсдөө шараад бүтээсэн байна. 19 онд 1 их 80 төгрөгийн цэвэр ашигтай ажилласан төрийн өмчт бас анхны компани боллоо. Төрийн өмчт компани 1 тэрбум Америк доллар буюу 2.7 их 80 төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан компани бүртгэгдсэн байна. Улсдаа 660 тэрбум төгрөгийн төсөв төлрүүлсэн. Тэгэхээр 2019 онд бид бол 60 сая дахь тонн үрсээ олборлсон ийм амжилттайгаар дэлхий дээр юугаараа гайхуулах вэ гэхээр бид нар Монголынхаа өөрсний үндэсний гэсэн өв соёлоор жишээ нь одоо хүү хамтлаг тийм ээ рок элемент дээр одоо өөрснийхөө морин хуур язгуур урлагийг оруулаад дэлхийд одоо яаж алдаршиж байна. Тэгэхээр ахаал нөгөө морин хуурч л бид нарыг одоо дэлхийд таниулж Монголын үндэсний урлаг өв соёл маань чимж алдаршуулж байгаа. Тэгэхээр энийг одоо ирээдүйн залуучуудад ойрхон болох хамгийн том хил нь одоо хэлж өгөх юм нь бол кино байдаг. Киноороо дамжуулаад говийн дамг гэж кино хийсэн юм аа. Өөр зүйлийг түлээд юу өөрчлөгдөх юм бэ гэдэг юм эргэлзээ монголчуудад байсан. Энийг бол үнэндээ бол бас энэ жил бол тайллаа. Ягаад гэвэл тодорхой горимд үйлдвэрлэсэн стандарт хангасан бүтээгдэхүүн гэдэг бол үр дүнтэй байдаг юм аа. Агаарын чанарт үнэхээр нөлөө үзүүлж чаддаг юм аа гэдгийг бол одоо энэ жилийн одоо агаарын бохирдолд үзүүлсэн, буурсан. За манай байгууллагын хувьд гэх юм бол ганц барилга угсралтын чиглэлээр бас банк санхүү, сургууль цэцэрлэг, боловсролын байгууллагууд, за үйлчилгээний гэх мэтчлэн бас охин компаниудаар бас өргөжж ингэж бол ажиллаж байна. Манай бохир ус цэвэрлэх байгууламжийн маань өрн хүчин чадлаараа ажиллаж, за нийслэлийн онцгой байдал, Баянзүрх дүүргийн тогтчилт үйлчилгээний газар болон өөрийн компани дотоодын үйл ажиллагаанд хаягдл бохир усаа цэвэршүүлж дахин ашигласан. За нийт дүнгээрээ ярих юм бол нэг 7000 орчим тонн бохир цэвэршүүлсэн усыг ашигласан. Энэ гарч байгаа ус маань бол ямар ус вэ гэвэл үйлдвэрлэлийн технологиос гарч байгаа усыг бид дахин цэвэршүүлээд байгальд хаяхад боломжтой хэмжээнд цэвэршүүлж стандартыг хангаж гаргаж байгаа. Өсөл бол хамтын бүтээл. Тиймээс энэ жилээс Next Stop бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн наадмаар хүн нийгэм, дэд бүтэц, бизнесийн салбарын бүрэн бүтэн төсөл тус бүртээ төсөл санаачлагч, төсөл төлөвлөгч, төсөл хэрэгжүүлэгч, төсөл санхүүжүүлэгч, төслийн удирдагч, төслийн маркетинг гэсэн 6 номинацаар шалгаруулж бүтээгч цагийн их түүхэнд мөнхөлнө. Эрдэнэс тавталгаа компани манай одоо энэ сайжруулсан түлшний үндсэн санхүүжилтийг гаргаж ажиллаж байна. За мөн одоо экспортлогч, нүрс экспортлогч, одоо энержи ресурс компани өөрөө одоо дундайн бүтээгдэхүүн одоо нэг горимж хилдсэн одоо үйлдвэрлэлд одоо ашиглах боломжтой тогтмол энэ бүтээгдэхүүнийг бидэнд одоо үнгүүгээр өгж байгаа. За дээрэс нь өмнө говьоос Улаанбаатар хүртэл 560 км газарт одоо нийт Монгол улсын 1000 гаруй тээвэрчд одоо энэ нүүрсийг тээвэрлж ирж одоо Улаанбаатарт гэр хорооллын бүсэд хүрэхэд одоо авчирч үйлдвэрийн бэлтгэж байгаа.
За үйлдвэрт одоо 1600 орчим ажилтан албан хаагч нар энд үйлдвэрлэлийн бүсэд ажиллаж байна. За дахиад одоо 800 орчим тээврийн одоо дунд бага уурын тээврийн одоо хэрэгсэл одоо бидний хэлдгээр Портер Майти гэж хэлдэг. Ийм тээврийн 800 орчим хэрэгслээр бид Улаанбаатар хотын одоо өнцөг болон бүрт энэ төршөө үйлдвэрсэн төршөө хүргэж байна. Одоо 20 онд энэ одоо баг зэрэг тогтоод байгаа тийм энэ бүхний цааш нь явах өшөө боловсруулах нөөц түлш одоо илүү төгөлдршүүлэхийн ажилд бас одоо ажиллах урам зоригтой байна даа л гэж хэлээ. Өхөө намжил гэдэг морин хорчдын дунд мэрэгжлийн морин хорчдын дунд уралдаан зарлуул яасан бэ? Тэрнийг телевизийн шоу хөтөлбөр болгоё, зорилт шоу хөтөлбөр болгоул яасан гэсэн санал гараад тэрнийг битээр гар нээж хэрэгжүүлээд маш амжилттай болсон. Тэгээ Монголын 21 аймагаас баруун зүүн хязгаараас морин хорчдод мэрэгжлийн байгууллагаас оролцоод шин цаг гэдэг алдартай хуурч төрүүлсэн. Тэгээд энэнийг үргэлжил болгож морин хорийнхын тухай Монголынхаа одоо ганцхан одоо үндэсний хөгжим шүү дээ. Яг жинхэнэ Монголоос гаралтай, тэр тусмаа гой нутгаас гаралтай, өөр ингэсэн домогтой, хөхөө намжилгээд домогтой, уран сайхны шийдлүүд янз янзаар бодож олох үст тийм гоё домогтой. Энийг баяжуулаад Монголынхаа өв соёлыг, үндэсний урлагийг тийм ээ. Тэгээд хөхөө намжилгээд морин хорч битээр л хийхгүй бол хин нэг нь хийх бахал та ямар ч үсэн төрүүлж хийх ёстой. Тэгжээж бас залуучуудыг энэ морин хор хөгжим дуртай болгох, Монгол эх орноо хайрлах, монголчуудынхаа өв соёлыг энэ морин хор хөгжмөөр дамжуулж одоо мэдрэх гэдэг олон асуудал байна л да. Кино гарцсан үзэгчдүүд их сайхан кино боллоо гэдэг ингэж байгаа. Цаана нь хамтран оролцож байгаа хүмүүс маань хэрхэн зовдөг, хэрхэн ядардаг. Тэгээд ер нь хөнгө мөнгөн дээр яаж одоо өөрсдөө хүчийг ингэж одоо гаргаж ингэж тоглох уу гэдэг дээ. Тэг чинь зүгээр ганцхан ингэж авч дөрвөн үлрэлийн одоо кино байсан. Энэ кино маань тэгэхээр чинь өвлийн хүүтэнд хацраа хөлдөх, хамраа хөлдөх гэдэг наад яасан байлаа шүү. Тэгээд наад нь одоо тэр одоо гөрөөс агинж болохгүй, буудаж болохгүй гэдэг асуудал гарна. Тэгээ чинь тэгэл хиймэл одоо чихмэлийг аваачиж хажуунаас машинаас шидэх ч юм уу гэдэг тэн дээр явж байгаа. Тэр ардтнаа шидэж байгаа хүмүүс тэр юмэр их гардгийг. Тэгэхээр энэ дээр бол би энэ кино уран бүтээл хий гэсэн сэтгэлгээ байсан цагт тэр бүхний давж гардаг л жишээ бол энэ оюун дом гэж би үздэг л дээ.
Монголынхаа хэрэглэгчид, нийт харилцагчид болон нийгэмдээ олон хөтөлбөр арга хэмжээнүүдийг зохион байгуулж, амжилттай зохион байгууллаа. За үүний дотор бол бид байгаль орчны менежментийн тогтолцоог 2009 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа. Жил бүр баталгаажуулалтаа хийгээд явдаг. Энэ тогтолцооны хүрээнд үндсэн 3 чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа. Нэгдүгээрт нь бол усны нөөцийг хэмнэх, нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулдаг усныхаа хэмжээг хамгийн бага барих ийм зорилт тавьдаг. Хоёрт бол агаар орчны бохирдлыг бууруулах тал дээр ажил явуулдаг. Гуравт нь бол сав баглаа бодлын менежментийг хийж явдаг байгаа. За 2020 онд мөн энэ байгаль орчны тогтолцооны чиглэлээр 2 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа. За нэгдүгээрх нь бол одоо агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж бид нар технологийн зориулттай үйлдвэрлэдэг уураа түүхийн нүүрс ашигладаг 100-аар үйлдвэрлэдэг байсныг өөрчилж 100% шингэрүүлсэн даралтад хийн төлш ашиглаад за ингэснээр бид нар бол өөрийн хэрэгцээнд ашигладаг энэ технологийн уурынхаа өртгийг бол 4 дахин нэмэгдүүлж байгаа хэдий ч нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ маань агаарын бохирдлыг бууруулах болон төр засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд бид нар бас хариуцлагатай оролцож байгаагийн нэг илрэл болно. Маш олон жил хүлээгдээд исэн 5-7 гашуун сухат чиглэлийн төмөр замын хөтөлбөр. За мэдээ шинэ гарц бий болгох 5-7 зүүн баянгийн чиглэлийн төмөр замынхаа үйл ажиллагааг эхлүүллээ. За мөн Улаанбаатар хотыг одоо агаарын бохирдлыг арилгах тийм ээ утаанаас арилгах хүрээнд бол нийгмийн хариуцлагын хүрээнд бол томоохон үүрэг гүйцэтгэж орсон. За ингээд эдгээр компани байгуулга одоо аж ахуй нэгжүүдэд бол 7000 ажилтныг одоо ажлын байраар хангасан ийм өндөр өвтөлтэй ийм сайн жил боллоо. Хуучин 83-аас 87 онд Оросын холбооны улсын Гипрошахт институт одоо энэ 5-7 ордыг цогцоор нь хотын зохион байгуулалтаар одоо дараагийн элбэлжиг хөгжүүлэх энэ одоо техник эдийн засгийн үндэслэг баталсан байсан. Энэ техник эдийн засгийн үндэслэлийг 2011 онд шинжилсэнийг одоо сая 20 онд шинжилж дууслаа. Ингэснээр 110 мянган хүн амтай одоо Эрдэнэсийн хот байгуулагдаад хот түшгэлсэн томоохон уул уурхаан одоо цогцлбор парк байгуулагдах энэ боломжнууд бүрдэн энэний суур болон анхны бүтээн байгуулалтын ажлууд за дэд үтцийн ажлууд бол тавигдж хийгнэ гэж ойлгоо. За 2019 онд хийсэн төслүүдээс гэх юм бол King Tower төсөл байгаа. За энэ дээр болонгууд за 3-р Балакийн төслүүд маань энд 19 онд хамрагдж байгаа. За манай байгууллага маань болонгууд үндсэн ажилтан ер нь 800 гаруй ажилтан бол ажилдаг. Нийслэл хотод маань бол олон барилгууд бол баригдаж байна. Ерөнхийдөө бүрэн бүтэн гэхээр бол нийт хотгоны хэмжээнд за дээрээс нь одоо манай хотгонд юу барьж байгаа нь одоо кино театр, хүүхдийн тоглоомын талбай за сургууль байна, цэцэрлэгэн байна. Тех мэтчлээ одоо цогцоор нь бий болгосныг бол бүрэн төсөл.
Урд нь бид GPS суурьтай таксиметр ашиглаад байсан. За энэ нь бол олон улсад бас зөвшөөрөгдөхгүй гэсэн хандлага байдаг. Өөрөөр хэлбэл GPS өөрөө бас тодорхой хэмжээний алдаа гаргадаг. Манай тоолоор бол одоо 99.9% наривчлалтай заадаг тоолоор бид нар 19 онд бол ямар ч зах зээл нэвтрүүлж эхэлсэн гэсэн. За хоёр дахь таксинд бол тулгамддаг асуудал төлбөрийн асуудал байдаг. Төлбөрийн хувьд бол одоо барыг манайхан мэднэ. Ямар ч компани өнөөдөр кассан дээр за чиний ажилласан хоногийн цалин энэ гэж нэгтлэн бэлэн мөнгө тавьдаг байгууллага нэг ширхэж байхгүй. Аж ахуйн нэгж бүртгүүлэхээс эхлээд банкнд дансаа нээлгэж иж явдаг. Одоо гიშгэгээ авдаг. Бүх аж ахуйн нэгж бүх одоо төлбөр эрхэлж байгаа хүн болгон картаар одоо цалингаа авдаг. Карт эзэмшиж байгаа байгууллага болгон одоо банк карт гаргаж байгаа банк болгон онлайн мобайл аппликейшнуудыг бүгд одоо хэрэглэн нэвтрүүлсэн байдаг. Гэтэл такси үржихэд юу болдог вэ гэхээр одоо нөгөө мобайл аппликейшн ч юм 3000 гарсан бол 5000-ыг шилжүүлж хариултыг өгье. Гүйсгүй бол ATM ордог. Такси суух гэж ATM ордог гэсэн. За энэ асуудлыг бол манай 3.0 хувилбар дээр бол бид бүрэн шийдэрлээ. Бүх банкны мобайл аппликейшнуудыг QR кодоор одоо төлбөр төлөх боломжийг нээлээ. Тэгэхээр энэ залуу үе маань бол хийх ажил бол маш их байгаа. Тэрний төлөө бол одоо маш их хөдөлмөрлөх шаардлагатай байгаа. Бүгд бол одоо боломж нь нээлттэй л гэж харж байна. Манай энэ үйл ажиллагаанд бол 90% орчим нь дандаа залуучууд байна. Тэгэхээр энэ залуучуудын чадвар, энэ залуучуудын одоо мэдлэг тий энэ бол үнэхээр өндөр түвшинд хүрсэн. Одоо би өөрийнхөө үеийн бүх залуучуудыг харахад бол ямар нэгэн байдлаар бүтээ. Ямар нэгэн байдлаар одоо нэг компанид насаараа ажиллах биш өөрийнхөө тэр одоо жижигэн ч гэсэн хөлөг онгоцыг бий болгоё гэж зүтгэж байгаа залуучууд харагдаж байна. Юмыг бүтээнэ гэдэг бол тийм ээ салбартаа өөрийнх нь чаддаг имийг л чин сэтгэлээсээ тийм ээ зовлонгүйгээр тэрнийг зовлон болгож биштэй өөртөө ад жаргал болгож л хийж чадвал одоо бүтээл гардаг гэж боддог. Реформ явагдаж байна гэж ойлгож болно. Тэгэхээр энэ реформын үеийн бүтээгч нар бол зөвхөн уршаа харсан асуудал бодиттой хардаг. За үнэхээр хийсэн, бүтээсэн, үзүүлсэн гарт баригдах юм тоо баримтан дээр үндэслэсэн ажлуудыг бол хийж чаддаг ийм одоо шинэ үе рүү алхаж байгаа. Монголын залуучуудын холбоо 1992 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж ирсэн бүтээн байгуулагчдын ёс зүйн хүндэтгэлийн Next Stop наадмын 2019 оны бүтээгч улс төрч бүтээгч бизнесмен хэн байхыг тус наадмын бүтээгчдийн саналаар тодруулна. Next Stop бүтээн байгуулагчдын ёс зүйн хүндэтгэлийн наадам.